Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Ганаа бүгшин өнөөдөр та бүхэндээ хэн ямар хувцас өмссөн бэ? Сэдвт хичээлийг бэлтгэлээ. Хичээлээ эхлэхээс өмнө бүгдээрээ жилд хэдэн улирал байдаг тухай эргэн санацгаая. Жилд хэдэн улирал байдгүй? Ямар улирал байдгийг сайн бодоорой хүүхдүүдээ. За бүгдээрээ сайн хараарай. Ямар улирал байдгийг багштайгаа хамтдаа нэрлэлцгээе. За энэ ямар улирал юм болоо хүүхдүүдээ? Энэ хөх цэцгийг юу гэж нэрлэдэг юм бол хүүхдүүдээ? За энэ бол яргуй цэцэг. Цасан доороос өндийн ургаж байна. Хаврын улирал хамгийн анх гардаг цэцэг шүү дээ. Хавар болохоор усны шувууд ирдэг, уран дулаан болдог, мод ургамал ургаж ногоордог тийм ээ хүүхдүүдээ. Та нар өвлийнхөө хувцсыг тайлаад нимгэн хувцас өмсч, хавар намрын хувцас өмсч эхэлдэг шүү дээ. За тэгвэл энэ ямар улирал юм болоо хүүхдүүд? Энэ бол зуны улирал. Зун бороордог, цэцэг ногоо, навч бүх зүйл дэлгэрч ургадаг, маш халуун нартай байдаг тийм ээ хүүхдүүдээ. За тийм болохоор бид нар бүр нэмгэн хувцас өмсцгөөдөг шүү дээ. За энэ бол ямар улирал вэ хүүхдүүдээ? За навчин шаралсан байна, мод шаралсан байна, бүх байгаль дэлхий шар өнгөтэй болсон байна. Тэгвэл энэ ямар улирал юм болоо хүүхдүүдээ? Энэ бол намрын улирал. Намар болохоор модны навч шарлаж, хатаж шарлаж ундаг хүүхдүүдээ тийм ээ. За тэгвэл энэ ямар улирал вэ хүүхдүүдээ? Энэ бол өвлийн улирал. Цас орж маш хүйтэн байдаг. Бид нар зузаах хувцас өмсдөг тийм ээ хүүхдүүдээ. За тэгвэл одоо ямар улирал болж байгааг бүгдээрээ санаарай хүүхдүүдээ. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад ямар улирал болж байгааг ярилцж байгаарай хүүхдүүдээ. Энэ ямар улирал вэ хүүхдүүдээ? Энэ бол хаврын улирал. Одоо тэгвэл хаврын улирал болж байгаа юм байна шүү дээ хүүхдүүдээ. Ингээд багш нь өнөөдрийнхаа хичээлээр цаг агаарт болон улирал тохируулан хэрхэн хувцлах, мөн хаашаа явах гэж байгаасаа шалтгаалan хувцас зөв зохистой өмсөх талаар бичлэгүүдийг бэлдсэн байгаа. Та бүхэн бичлэгүүдийг анхааралтай сайн үзээд хувцас тохируулан өмсөж сурцгаагаарай. Одоо бүгдээрээ багшийнхаа бэлтгэсэн бичлэгийг сонирхцгоё. This is Maria. This is Kate. And this is little Lizzie. The girls want to go for a walk today. But it started raining. But of course, if you dress appropriately, you can still go out in the rain. What shall they put on? Kate, is that any way for a lady to behave? Let's choose what to wear for today. Hello, little Lizzie. Let's choose what to wear so that you don't get wet in the rain. Maria and Kate aren't afraid to walk in the rain. Because if you have a pair of rubber boots and an umbrella, then a walk in any weather will be fun. But Lizzie can't go for a walk. Bless you, Lizzie. This is Kate. And this is little Lizzie. Today, the girls decided to go on a trip. To visit faraway countries, to see high mountains and wide plains. Let's help them get ready. Hello, Maria. Hello, Kate. Let's choose what kind of clothes you need to travel. Hello, little Lizzie. Let's choose what to wear for a trip. Maria and Kate are perfectly prepared for the trip. And now they are admiring the wonderful view. But little Lizzie will have to go back home. За сая бүгдээрээ
бичлэгээс хувцас тохируулж өмсөх, тохируулж өмсөхгүйгээс ямар бэрхшээл тохиолдож байгааг бүгдээрээ харцгаалаа. За мөн зураг дээр бүгдээрээ харцгаая. Хувцас тохируулж өмсөөгөө, цаг агаар тохируулж өмсөөгөөс болоод ямар бэрхшээл, цовир тохиолддог бүгдээрээ харцгаая. За халуун наранд зузаан хувцас өмснөөр хүн халууцаж, ядарч, хөс нь гоождөг байх нь байна. За мөн даарч, эсвэл хит халууцснаасаа болоод ханаа төрдөг байх нь байна. За мөн өвлийн хүйтэнд гадаа хүйтэн байхад нэмгэн хувцас өмснөөс болж даарч эрсдэл тохиолддог байх нь байна. Мөн их даарснаас болж хүнд ханаа төрж, нус нь гоождөг тийм ээ хүүхдүүдээ. За мөн өөрт тохироогүй хувцас өмсөж явснаас болж биедэн зовир үүсч халуурах, биеийн өвдөх юм тохиолдол бас гардаг байх нь байна. За мөн халуун наранд удаан байснараа хүний арьс түлэгдэж хөлсөн нь гоожих ийм зовиорууд тохиолддог байх нэ хүүхдүүдээ. Тэгвэл хувцас тохируулан өмсөх нь маш чухал байх нь шүү дээ хүүхдүүдээ. За тэгвэл одоо бүгдээрээ багш нь бас нэгэн бичлэг бэлдсэн байгаа. Энэ бичлэгт хин нь хувцас тохируулж өмсөн, хин нь тохируулж өмсөөгүй байгааг бүгдээрээ харцгаая. Children safe in cold weather. Think layers. Put several layers of clothing on your child and make sure their head, neck and hands are covered. Dress babies and young children in one more layer than an adult would wear. Beware clothing hazards. Scarves and hood strings can strangle smaller children, so use other clothing to keep them warm. If they are cold, then keep watching them and checking in. They may prefer to continue playing outside even if they are wet or cold. Children should always wear helmets when snowboarding, skiing, sledding or playing ice hockey. Any sport. За өнөөдрийнхээ хичээлээрээ бүгдээрээ хувцас хэрхэн тохируулж өмсөх талаар хичээлийг бүгдээрээ үзэж сонирхцоолоо. За өнөөдрийнхээ хичээлийн тухай гэр бүлийнхэнтэйгээ ярилцаарай. Мөн одоо багш нь цаг агаарын зураг үзүүлнэ хүүхдүүдээ. Тэгэхээр зураг тохируулан хэрхэн хувцлах нэг сайн бодоорой. Мөн зан базар найз нь цаг агаар тохируулан зөв хувцалж чадчихв гэдэг дээр бүгдээрээ ярилцгаая. За өнөөдөр заанаа маань нартай мөртлөө баг зэргийн өвөлтэй, бас цастай, нартай, салхитай өдрүүдэд гарах байгаа. За тэгвэл цастай өвөл цаанаа маань хувцас тохируулж өмсч чадчих хүүхдүүдээ сайн анзаараарай. Цаанаа зөв хувцалж юу, буруу хувцалж юу бүгдээрээ ажиглацгаагаарай. За маш их нартай, зуны халуунд цаанаа маань хувцас зөв тохируулан өмсөж чадчих. Бүгдээрээ энэ зураг дээр ярилцаарай. За мөн салхитай, үүлтэй өдөр цаанаа маань аавтайгаа салхинд гарах болсон. Тэгвэл хувцас тохируулан өмсөж чадсан байна уу? Бас энэ дээр ярилцаарай хүүхдүүдээ. За ингээд өнөөдрийнхээ хичээлийг бүгдээрээ аав ээжтэйгээ гэр бүлийнхэнтэйгээ баттган ярилцаад ойлгосон зүйлээ аав ээжтэйгээ чөлөөтэй сайн ярилцаарай. Тэгээд мөн багшийнхаа энэ одоо цаг агаарын зурагт тохируулан хэрхэн хувцлах талаараа багштай бичгээр болон зургаар багштай даалгаврыг гүйцэтгэн илгээгээрэй. Өнөөдрийн хичээлдээ идэвхтэй оролцсон бүх хүүхдүүдэд баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай.